За бид хоёр хичээлдээ явах гэж байна. Өнөөдөр шившлэгний хичээлтэй. Тэгээ гэрийн даалгаварт бид хоёр шинэ шившлэг сурсан. За хэлэх үү? Орвая. Wingardium Leviosa. Хей бүгдээрээ сайн уу? Өнөөдөр хамтдаа Harry Potter-ийн ертөнцөөр аялахаар явцгаая. Та хэд Harry Potter үзчихсэн л бол энэ студиэр заавал нэг удаа ороод гараарай. Тэгээд энэ удаагийн влогоор бит хоёр хэрхэн пледээ авах уу, хувцас хаанаас авсан, нэмээд үнэгүй капкейк яаж авах уу, энэ студи дотор юу байгаа бэ гэд бүгдийг нь аль болох оруулахыг хичээлээ. Тэгээд влогтойгоо хамт байгаараа эхэлцгээе. Энэ студи болохоор Тошимаин гэдэг стейшн дээр байрладаг. Метроноосоо буугаад 4-5 минут орчим алхаад тэгээ шууд хүрнэ. Hermione. Бид хоёр Gryffindor-ийн форм аваад тэгээ шууд метроноосоо буугаал тэндээ солиод өмсцэн. Буугаад ер нь бол будлна гэсэн юм байхгүй юм байлээ. Ишээ гээл тэмдэглэгээ зөндөө заасан байлээ. Гадаа тэнгэр мод гоё наас. Монголоор шивэндээ. Начи. Маха. Гадаа талбай нь үнэгүй болохоор энэ хавийнх нь хүмүүс суугаад эсвэл алхаад гоё салхилаад нарлаад байж идэм билээ шүү дээ. Им цүнх мөнхтэй олон цаг явахаар айгу ядаргаатай гэж бодоод бит хоёр локерт цүнхээ төгсчихсэн байгаа. Ачаагаа ингэж ирээ хийчих болох юм байна. Тий. Том ч гэсэн байна. Тийм том ч гэсэн 100 yen. Тэгээ энэ буцаж ирдэг 100 yen. За тийм. Нөгөө метроны бодолтой болохоор 300 yen ингээ буцаж ирдэггүй байсан. Энэ дээр ирээ хийчихвэл. За явцгаая. Пледээ заавал урдчилж авъя шүү. Ингэж биеийн доктор юу вэ? Шалгадаг юм байна. Аюулгүй байна бид хоёр. Студиогоор яг ерөнхийдөө 4 цаг аялна гэд бичсэн байсан. Гэхдээ үнэхээр дуртай хүн тэгээ юм бүрийг ингээд детальчилж харах юм бол бараг 6-7 цаг болмоор санагдсан. Бид хоёрын хувьд бичлэг хийгээд бас юм оролдож үзсээр байгаад ер нь бол 5 цаг орчим явсан байгаа. Нэрээ нэмэлт мөнгө төлөх юм бол тайлбарлагчдаа төр групп аялал энэ төр байдаг юм байлээ шүү. Дөнгөж үүдээр ороод эргэн тойрноо хараад энд юу байна, тэнд юу байна гэсээр байтал ер нь бол 10-20 минут өнгөрчих юм байлээ. Тэгэхээр бүтэн нэг өдөр явна гэж тооцоолсон айгу зөв шүү. Энэ Frog Cafe-гаас үнэгүй cupcake авах юм байлээ шүү. Бид хоёрыг очих үед Harry-гийн 4 дахь ангийнх нөгөө Goblet of Fire-аар нь голчлоод юм хэсэгжсэн үзүүлбэрүүд бэлдсэн байсан. Тэг ямар үйлрэл болж ин тэрнээсээ хамаарат ангиуднаас солигдоод явдаг юм байна лээ. Harry Potter. Энэ 2020 оны 9-р сарын 29-ний 5 дахь өдөр анхны энэ Harry Potter-ын зураг авалт эхэлжсэн байна гэж боддоо. Одоогоос 26 жилийн өмнө хэдүүлээ чин одоо нусгай байхад энэ хүүхд эднэр маань ч гэсэн хамт нусгай байж тээ.
Та нар нэрээ анзаарч ирсэн үү? Harry Potter-ийн хамгийн эхний анги нь хоёр өөр нэртэй гарч ирсэн байлээ. Англи болохоор Harry Potter and Philosopher's Stone гэд ихэнх улсуудад бас энэ нэрээр гараад Америк руу очихдоо Sorcerer's Stone гэж өөрчилсөн байлээ. Америкийн залуучуудын илүү сонирхлыг татах үүднээс ингэж нэрийг өөрчилсөн гэсэн. За ингээд энэ хэсэгдэр нь Harry Potter-ийн киноны бүх пострууд нь тэгээд нөгөө Fantastic Beasts тэгэл бүх ангиудын пострууд явж илээ. Тэгээд энэ бүгдийг үзсний дараа жинхэнэ аялал эхэлнэ. Та хэд төвчээртэй хүлээгээрэй. За яг энийг үзэж дуусны дараа бичлэг хийж болохгүй нэг тийм жижигэн театрт бид нэрийг оруулсан. Тэгээд тэр дотор манай 3 мэдчилгээ хүргээд энэ студи дотор яасан гэд хөрх юм яриад тэгээд шууд бүр юм айгу гоё хаалга бидний нүдний өмнө нэгдсэн. 3 2 1 тараа! Great Hall. Энэ хаалгыг нээж чадах хамгийн хүчтэй зөрөгтэй 2 хүн гараад ирсэн чи яг Slytherin, Gryffindor-ын нэг хүн гарч ирээд тэгээд хаалгыг хамт нээсэн. Энэ өрөөнд стаф юм ярьж дуусах хүртэл яг байх боломжтой юм байлээ. Яриа дууслаа, гэрэл унтраад шууд дараагийн хэсэг рүү ороороо гэд шууд зарлдаг юм байлээ. Тийм учраас оронгуудаа шууд бичлэгээ хийж эхлээрээ. Киноныхоо хэсгээс ярьж өгч ин насны тойрог 17-оос доош насныхаа тэмцээнд оролцох боломжгүй. Тэгсэн чинь нөгөө манай хоёр ихэр нас нэмдэг чингэн уусна ийшээгаа өөрсдийнхөө нэрийг хийгээд тэгээд нөгөө нэг хөөгдөж гараад гэх юм үед шидэнд цогцоод хөгшин болдог хэсгийг ярьж байгаа. Ингэж өнгө мөнгөн солигдож байгааг анзаарч исэн хүмүүс байна уу? Ерөөс нь их деталуудыг анзаарч үзэж байгаагүй санагдсан. Тэгээ энэ бичлэгээ оруулаад дараа нь дахиад бүгдийг Harry Potter эхнээс нь үзмээр санагдчихлээ шүү. За энэ студи чи ер нь Harry Potter-ийн киног яаж хийсэн, юу ашигласан гэдгийг харуулсан тийм студи штэ. Тийм болохоор яг үндсэн хэсэг рүү орохоос өмнө нь дандаа юм тайлбар хэсгүүд юу ашигласан, яаж зохион байгуулж хийсэн гэд тэр болгоныг айгүй детальчилж харуулсан хэсгүүдээр дамжаад тэгээд үндсэн хэсгүүд рүү орж исэн. Сарка бүр гайхаал ангаагаал бүр вау гэж хараал зогсоодсэн. Дотгошоогоо заал руугаа орж ирээд зураг авахуулах юм боломжтой юм байна энд. Тэгээд тэхийн тулд тэндээс байгаа аппликейшнийг татаад бүртгүүлээд тэгээд зургаад оруулах юм байна. Нэг гоё арга зааж өгье. Хоёулаа ч юм уу гуруулаа очих юм бол тусдаа бүртгүүлээд тэгээд 2-3 ханан дээр ингээд солигдоод бичлэг авахулж болох юм байлээ. Бид хоёр бас 2 утастай байсан болохоор 2 тусдаа ханан дээр авахулсан. Ой нэш хоёлаа. Бичлэгээ авахулж дуусангуудаа өөрсдөө гарсан энэ жаза хайгаад нөгөөх нь юм байлээ. За поз мозо бэлдэж очороо бит хоёр шиг ингээд зогсоод байваа та нар. Яагаад байгаа юм явлаа. Энд авахулсан бичлэгнүүдээ утсан дээрээ татаж авах боломжтой.
чи ярьж байгаа шүү дээ. За, welcome to Gryffindor Common Room. Ron, Harry хоёр тэнд байна. Rom, Harry хоёр тэнд байна. Энэ хоёр одоо хувцас хатаачаад гараа явцсан баг та. Хаашаа гараа явчих үед нэртэй лүгнүүд чинь. Манай дотор байрны тавтай морил. За. Өнөөдөр манай хүмүүс ангийнхан гадуур гараа явцсан юм шиг байна. Энэ манай ичдэр радио байна. За ингээ Hermione-гийн хувцснууд. Эцэг нь гарч ирээд идэв шүү дээ. Sirius Black. Тийм Sirius. За манай унтлахны өрөөнд тавтай морилороо. Энд чинь нөгөө нэг алга болдог нөмрөө Бид чи их юм хийнэ. Энд их юм шүү маа. Бид нэр орой болгон л партид нь. Манай Harry хаяа жоохон ганцаардаад эрт унтах гад байдгийн. Энэ Malfoy бас гараа явчихжээ. Хааш явц. Slytherin Common Room байна. Малхойг би хулган болгоцсон. Тэр гараа. Миний байж байгааг хартаа. Рон, Harry хоёр хувирчаал энэ шатаар Google гарсан шүү дээ. За ингээд энэ Slytherin өрөөнд явсаар байна. Checkmate. Рон ялдаг штэ хөрх юм том юугаар тоглоал те. Хөрх юм иччихэ. I think the Slytherin common room's this way. Okay. Crap! Where have you been? Peeking out from the Great Hall all this time. Юу ч юм тийм. Одоо тэмчээний хөгжөө дэмжих жолоо шүү. Өнгөнгөөрөө юм байна. Манай баг энэ ч Gryffindor. За одоо өстө гоё юм болно. Та нар хараараа. Энэ бичлэгийг үнэгүй илгэх боломжтой шүү. Татаж авах нь бас үнэгүй байсан. He's got the snitch! Harry Potter receives 150 points for catching the snitch! Gryffindor wins! Профессор Дамблдорын өрөөгөр зочилцгоё. Professor Dumbledore. 다단나라는 마르크가 야독되었다. 겨울 Жинхэнэ Гриффиндорчууд үнийг авч байгаа. Данч миний гар хөрөхгүй ч биш. Professor Dumbledore-ийн ой санамжууд. За энэ болохоор Hogwarts-ийн хамаг новшоо хэрэггүй юм хумаа хийдэг агуулга нь орж ирсэн байна. Тэгэд энэ хар хайрцгийг та нар санаж гин үү? Яг Malfoy нөгөө Deathly Hallows-ыг энүүгээр дамжуулаад Hogwarts-д оруулж ирдэг штэ тий. Нууц хар харцаг. Энд нууц өрөө байдаг үстэй. Одоо энэ цаана ороод нөгөө нэг бэлтгэлээ хийж шүү дээ. Тэрний үг нь байсан шүү дээ. Будаатай хятад аяга байна шүү дээ мөн үү? Тэр
Сарка хэрвээ үхэл идэгч байсан бол ямар загварыг маск өмсөх вэ гэж бодоод тэгээд өөртөө гоё загвар гаргасан. Тэнд. Oh. You see to my right and all around me, but all constructed by us. So we started to interpret every character specifically for unique to each personality. So many actors had specific requests for their characters' ones, which we did the best to accommodate. For Fantastic Beasts, you start to see the Art Nouveau, Art Deco of the 1920s time period in full design. Now, it's no longer a simple stick, right? За энэ хэсгээс эхлээд кинон дээр өмссөн жүжигчдийн хувцсны загварыг яаж гаргасан, ямар хэлбэртэй байсан, гутал мутал гэл бүгд л байлээ дээ. Samples to play with. We went out into the forest to find interesting shapes of wood. We brought them to the shop and tweaked them, adding bits and bobs. We began utilising more decorative materials like bone or high-end precious woods. Eventually, we presented these to Jo. Interestingly, she chose. Ямар царай муудаа харив вэ? Oh, what happened, Harry? За одоо шууд хичээлдээ орцгоё бүгдээрээ. Энд бас саваагаа хэрхэн удирдах тухай заагаад тэгээ нэг шившлэг бас сураад тэгээ тэрийг шууд ингээ практикаар шууд ингэж хэрэгжүүлдэг нь амар гоё санагцсан. Яг гоё ингээ кинонд тоглож байгаа юм шиг санагдчихж байгаа. Тэгээ манай ангийнхан золгийг унгаа чадлаа. За одоо бүгдээрээ хор найруулж сурцгаая. Манай Жито маш гоё хорны санаа болсон. За бүгдээрээ хамтдаа танилцъя. Жито одоо хор найруулж. Юуны хор найруулж байгаа? Өөх хайлуулдаг хор. Өөхтэй ихтэй юм шүү. Хордон л ашигладаг юм байна да тий. Уусаа пошн бүгд нэг хүчин шиг байна. Юу юм одоо? Амтан байна дээ. За энэ хэсэг дээр бүгдээрээ жоохон багш нартайгаа танилцаад ном уншаад хичээл ном хийшүү. За.
Энэ хан бүр амар зөвгөн байсан. Волдемортын биений хувьсэл гэж нахгүй. Бүр амар зөвгөн байгааз. Алаад өг наадах муу навшаа. Устгаад өг. Харин тийм ёслох ёстой шүү. Яа, ашгүй гарах нь шүү ингээд. Тэлдэг. Тийм шүү. Зүгээрээ намаа тагаад яв. Студ дотор яг ингээл эд шидийн ертөнцид байгаа юм шиг ингээл туршилт хийж мэгэл тэр нь амжилттай болох нь бүр үнэн солиотойгоо юм билий. Таад энэ ангийг санаж ийн яг Harry Potter Sirius Black хоёр ингээд сүнсээс оруулаад өгөх гэдэг. Тэгсэн чи яг хаанаас ч юм гэрэл гарч ирээд энэ хоёрыг авардаг штеп. Тэр чинь кинон дээр Harry Potter байдагс яг үнэндээ бол бид нар байхгүй юу? Одоо бид нарыг харж байгаараа бидний хүчээр амьд гарч кино цааш нь үргэлжилсэн байдаг байна. Hagrid-ийн гэрт ирлээ. Орд цай авах уу гэсэн чинь одоо утахгүй Дамблдор ирж тэр хоёр нэг нууц юм ярих юм гинэ. Тэр юм ярих гэсэн чинь ярих малгуу. Бүгд унтраалаа.